За нөгөө зураг хэдүүлээ ингээд янзлаад хэмжээгээ янзлаад ийм хэлбэр төрстэй болгоцсон байна. Ийм хэмжээг өгсөн гэсэн үг тийм. За тэгээд одоо хэдүүлээ эндээс зүгээр харуул. Одоо би энэ хоёр босоо жижиг урт энэ хоёр шугамыг коллинер гэдэг чинь нэг шугам сумтэр гэдэг гэсэн үг тийм. За энэ хоёрыг би ингээд энэ хоёр налуу хооронд нь параллел гэдэг чинь бас энэ хоёр коллинер гэдэг чинь энэ 22 урттай энэ талыг гэдэг чинь одоо би энэ үнцгийг 2 градус гэдэг чинь мэт. За энийг яаж өгсөн гэдэг л харъя зөв. Ингээд уучлаарай. Энийг дараад устгах жаад хэдүүлээ дахиад дараалсан мөртэй биш нэгэд. Энэ 2 градус. Окей. Тэр ингээд 2 градус хэлж чинь. Тэгээ би бас энэ шулуун хоёрын хооронд үзгийг 2 градус гэдэг чинь. За ингээд ерөнхийдөө энэ хэлбэр төрс ингээд болчихж байгаа. Тэ? За одоо энэ хэмжээнд түргээл хэдүүлээ эргүүлээд басар хэдүүлээ эргүүлээд ийм хэлбэр төрстэй бит үсгэж чам. За ийм хэлбэр бит төрстэй бит хэмжээтэй бит үсгчээд за одоо хэдүүл дараагийнхаа үйлдэлийг хий. Дараагийн үйлдэлийг хийхдээ би нэг энийг гаргах гэдэг. Энэ нүхний хэлбэр төрсийг гаргах гэдэг байхгүй. Энэ нүхний хэлбэр төрс болохоор эндээсээ бид нарт 27-гийн зайтай. Энэ тавцад роос энэ 27 мм зайтайгаар эхлээд 92 урттай нүх гарах юм. Тэгэд нүхний хэмжээс нь болохоор энэ дээр энэ огтлолт надад яаж харагдаж байгаа гэхээр яг эндээс энэ хоёрын хооронд нүх гаргацсан байгаа. Энд 70 градусын 20 градусын өнцгтэй юм нүх гэж гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр нийлүүлээд тэрийг гаргаж ирэхэд тул юм лана авахтаа юм right хатгаатай параллел хатгаа аваад энэ дээр 27 гэдэг хэмжээгүүд окей хийчих. За 27-гийн зайтай. Right хатгаагаас 27 энэ right-аас 27-гийн зайтай юм хатгаа авсан. Энэ дээр хэдүүлээ скетч үсгэх. Энэ дээр хэдүүлээ скетч үсгэх гэсэн. За скетч үсгээд хэдүүлээ энэ уртлын тойргуудыг төвхтэй нэж үзүүл хэдүүлээ. Энэ section A-ийг авчруулна. За ингээ авчи тэг. За тийм утлаа би юу хийж бодож. Line 2 line авчт юм лөө. Энэ line авлаа, нэг юм line авлаа. За дахиад нэг 2 тойрог авч. Тойрог авч. Энэсээ арайж их тий. Энэсээ одоо өөрөө хэлбэл одоо тэр гадгаа гадаргуугийнхаа энэ хоёр хүч хүрвэн шүү дээ. Энэ хоёр хүрвэн шүү дээ. Энэ хоёр хүрээс арай их бага 2 диаметртэй нэг юм тойрог авч. За одоо тийм утга хэвлээ. Trim команд ашиглаад энэ тойрог устглаа, энэ тойрог устглаа. Энийг устгаад үздэг. Чумынх нь харъя. За тийм утга эсгээд байлаа. Энэ центр лайн шуумыг авлаа. Энийг хаттлаа. За одоо хэдүүлээ. Үнцгэн хэмжээг өгч үзье. Энэ хоёрын хооронд хэмжээ надад 70 градус гэж байна. 70. Тэ? Энэ хоёрын 70 гэж гисэн. Энэ үнцгийг надад 20 гэж гисэн. За гэвч нэг юм асуудал үүсч. Надад үнийг характер юм хэрэггүй юм. За яг энэ тойргийн радиусыг хэдүүлнэ. За энэ 50-аар нь авч. Тэ? Энэ тойргийн радиусыг хэдүүлээ. 70-аар нь ч бавч. За царай бав. 75 гэсэн ч хэвчтэй ингэ. Ийм хоёр тойрог авчлаа. За энэ маань нөгөө бааз юм бэлгэдэггүй. Тэрийг яцсах вэ гэдэг асуудал чинь. За центр лайнаар яваад үзүүлээч. Энэ центр лайныг энэ төвдөө ингээ холбочээ. Тэгэн готлаа ингээд өөрхөн сэцийн ихлэд утсан ч болох юм байна. Энэ хоёрыг сонгоод коллинер. Ингээд. За одоо харсан тий. Нөгөө төв рүү чиглэхгүй байна л да. Энэ шулуун маань энэ лөө холбогдоод энэ тэмцэлтэй энэ шулуун коллинер. Окей. За ийм болгоцсон ш. Одоо ингээ битүү хар хөр болгоцсон тий. За эндээс нь хэдүүлээ скетчээс гарсан ч өөрөө хэлбэл ийм төрстэй байгаа. За энэ
шивээ устгах. Тэгэхээр би энд нэг юм объектыг авсан байна. За одоо эндээс нэгдэл юу вэ? Cut, extrude cut гэдэг. Extrude cut тий. За гэхдээ хоёулаа sketch сонгоог. Энийг сонгоод extrude cut хэл. За ингээд тийшээ явах гэдэг эсрэг чиглэлтэй болоход л энэ direction-ийн хэдүүлээ эсрэг чиглэлийг авлаа. За энэ тэгсээ 92 гэж харсан тий. 92. За 92 гэхээр ингээд тэр талсад тултал ингээд ухаж байгаа гэсэн. За тэгэхээр би одоо энэ диаметрыг бага авсан бол энэ конус үлдэх гэлээсэн байна. Энэ ихтэй бас биш нэмэж юм шиг харагдаж байна. За юу ч сэдвэлээ extrude cut хийгээд үзье. Тэгтэл энэ нарын конусс нэг юм жоохон үлдчихлээ. Эндээс үлдээд энэ гадруу болсон. Тэ? Үлдээд. Тэгэхээр энэ үлдцийг хэдүүл аавъя л даа гэж болох нь. 92 гэж авсан даа болно. Энэ хэмжээ алдаагүй л өнөр тий. За харъя юу ч гэсэн харъя. Тэгэхээр буцаад скетч рүү орж байгаа. Тэгээд скетч гэж орж байгаа. Юу яа. Энэ 50 диаметрийн 40 болоо тарч жижигхэн болгоч гэсэн үг тий. Окей. За тийм бодлоо скетчээс гарахад надад ямар хэлбэрс гарч харагдах нь. Ингээд сайхан цэвэрхэн. Энийг нэг үлдэгдэл энэ конусын үлдэсэг үлдчихэд учраас энэ дээр ирмэг үсч харагдаад заах. Одоо энэ дээр юм цэвэрхэн болчихлоо. Яг тэр их ухаад авчлаа гэсэн. За одоо энд надад юу явах вэ гэхээр одоо чинь зааж байгаа. Энэ. За энэ дээр хэдүүлээ юу аваад байгаа вэхээр энд нэг юм яах гэдэг. За энэ дээр дараа тавтах. За энд нэг юм юу ах. Chamber. Тэгээ бусад талд нь юу ах филлет. Тэгээ тэрний хэмжээс нэнд аваад байгаа байхгүй. Энэ chamber-ийн хэмжээ нь 20 хэрсэн 45 нөгөөх нь болохоор 10 филлетүүд байгаа. За эдний мэдээлэл хийч. За тэгэхээр энэ доор хоёлаа мэдээлэл юу вэ? Chamber. Энэ болон сонгоод chamber гомонд аваад энэ болон сонгоод 45-ыг 20-ыг харьцан 45. 20-ыг харьцан 45. Окей. Сочж. За тийм бодлоо одоо хэдүүлээ филлет гомонд аваад энэ дээр одоо юу филлет гэсэн. Энэ филлетээс авах. Энэ филлетээс авах тий. За энэ C12 эцэс энэ дэр гэж эдгээр ийм филлет үсчихэж 12 эцэс нумаар ийм филлет үсчихэж. За энийг хэдүүлээ. Тэгээд дуусчлаа. За окей. За одоо хэдүүлээ юу вэ? Энэ нөх маань хоёр талтай ингээд нэвт байхгүй. Дийч ингээд нэвт хуцсан гэсэн. Энд ингээд нэвт хуцсан. Тэр өөрөө хэлбэл эндээс ингээд харуул энд нэг ухсан, энд нэг ухсан байхгүй. Тэр ингээд хоёр нөх байгаа юм. Тэр ингээд харахаар хоёр нөх байгаа. Тэр хоёр нөх юм гаргаж ирэх юм бол mirror команд ашиглаж. Mirror-ыг авлаа. Mirror-ийн хавтгайгаа зааж front хавтгаа зааж. Тэр одоо сайн сүүлдээс бэлсэтүүд идвчсэн байна. Одоо chamber нэмчих тий. Chamber нэмээд энэ дотор нэмж байгаа шүү дээ. Энэ дотор chamber нэмээд extrude cut нэмэхээр энэ цатлуу хооцсон гэдэг. Энэ хооцсон гэд нэвт болчихж байгаа. За энэ хүртлээс зарим нь явцсан байгаа. Энэ дээр save. Үлдлээ save. За дараагийнх нь үлдлээ гэдүүл харч тий. За дараа нь юу гэхээр вэ? За одоо энэ дээр за энэ дотлын энэ хэсгийг гаргаж иж болох. Хүртлийн гэж хэлнэ. Балансны хэлбэр төрсийг гаргаж иж болох. Зяа яаж юм бэ? За одоо тэгээ хэдүүлээ сая тэн дээр болохоор ийм хэмжээ байсан. За тэгэхээр яг энэ хэсэгт нэг юм бэхлэгээтэй холбогдох юм
одоо зэртгэр яа тий тулгасах юм уу тийм ба. За энийг хэдүүлээ гаргаж миний хэлбэр төрсөг гаргаж ирэх гэсэн тий. За тэгэхээр ингээд эндээс 2-30 градусын болоотой юм юу. За хамгийн гол хаана авах вэ гэдэг нь энэ хараа яг эхлэлийн зузаан бол 15. Тэгээ эндээс 5 мм зайтай хэрэг чи яг миний 5 мм зайтаас эхлэж байгаа үстэй. Тэгэхээр мэдээлээ юу ингэж харж байгаа. Энэ талсыг сонгож байна заяа. Энэ талсыг сонгоод энэ өөрөөр хэлбэл энэ талстай параллел хатгаа сонгож байгаа. Энэтэй параллел. Саяны миний сонгосон энэ талстай параллел хатгаа сонгож. Тэгээ чиглэлийн цал flip offset энэ хараа. Flip offset гэдэг ингэ чиглэлийн цалад тэгээ эндээ 5 мм зайтай харагдал биш. 5 болчихж. 5 мм сур яг энэ талс дээр ирж байгаа. Окей. За энэ бодоо нэг үргэлжлэр. Кайсахгүй үргэлжлэлтэй. Нэг нуух гэж байна. Эсгэд нууч. За одоо ингээд хоёлаа эднэртэй балан хөрөг дээр эсгэж үсгэж шүү. Балан хөрөг дээр эсгэж үсгээд за одоо саяны нэг юу тэмдэглэе зурх гэж байна. Эндээс хэдүүлээ нэг босоод хэлж байна эсгэж дээр. Тэгээд лайн за нэг юм чи. Тэгээд нэг лайн чи. За бичиж лайн хамтдаа. Ингээд энэ битэр. За тэгээд хэдүүлээ лайн өгдөө. Лайн аваад энэ нэр олчихтэй. За энэ нэрийн холбоод за энэ хэмжээг надад 88 гэдэг хэмжээ өгсөн байна. За 88 гэдэг хэмжээ харъя. Эндээс хартлаа. Энэ хүртэл юм болов. Энэ 88 ийм биш үү. За дахиад харъя. Тийм мэдээлэгч минь инглиш хүртэлцээ 88. За 88 дээр аваад энэ хэрэг 30 үсэн эхлэдэг үе. За би бол энэ тэмдэглэлтэй энэний үсэх өнцөг нь 15 гэсэн үстэй тий 30. Нэг 15. Энэ өнцөг 15 гэдэг лөө. За одоо энэ шуумын дунд чинь цэгийг энэ шүлтөд бэхэлчи. Point арыг лайн дөрөвтэй шуумын төчч. Ингээ энэ шүлөнийг энэ цэгтэй бэлэх гэдэг юм. Тэр секшнийг төвчүүлж. За ингээ огтлцуулж байгаа шүү. За одоо юу вэ? Энэ 15 градусын болцсон. За тэгээ энэ төв дээр ирсэн. За одоо энэ дээр нэг ирмэг хуулах инсерт конверт яг энэ ирмэгийг хуулаад гэж. За одоо энэ битүү өрөө өсчихээр дэлгэд ирэмдээд энэ төр ганцхан ирэмчээр одоо миний бит болчихж байгаа тийм битүү өрөө өсчихж байгаа шүү. За одоо хэдүүлээ дотоо хэмжээг хэлсэн. За энд нэг 20 гэдэг. Энд нэг 20 гэдэг хэмжээ байна. Тэр 20 гэдэг хэмжээ болохоор миний хувьд энэ хэмжээ 20 гэдэг. 29 тийм. Чи 20 гэдэг хүчтэй болох зүйл тийм л 20. Чи 20-аар өглөө ингээд ийм болцсон. За одоо хэдүүлээ энийг дараа бэллээ тийчнээс дэдэл шүүд экстрүүд босоо. Тэр босоо хийгээд хаашаа сонгох наашаа мө цаашаа тийм. Миний хөл цаашаа явуулчихсан тийм чиглэлийн өвчлөд тэрний цуцааны хэмжээ хийдэг юм. Энэ яг би бол энэ дээр хатгаа аваад эндээс хэл зурж байгаа шүү дээ. Ишиг 10 цаашаа 15 гэсэн үг шүү дээ. Энэ дээр 92 хэлээд 15 кэри. За ийм тулгас гарч ирж байгаа. За нэг ийм тулгас. За энэ дээр хэдүүлээ ямар бэлгэлт дээр байсан бэ гэдгийг хараад өгчтэй. Энд бол 6-гээр байдаг. Би 2 хэллээтэй. За энийг бол бэлтгэх гэсэн 6-аар хийчих чаддаг. За энэ хэвтер бүрдэх байхгүй шүү дээ. Энийг ингээд дөрөв ингээд сонгоод 6-гийн радиус номер тусгаас өгч. Окей. За энэ 6-гийн радиус номер